Монгол улсад хийгдсэн судалгаагаар 4 хүн тутмын нэг нь сэтгцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай гарчээ. Өөрөөр хэлбэл бидний нүдээр хэвийн мэт харагддагч сэтгэл зүйн хувьд асуудал тээжэва мянган залуус бий. Энэ бол зөвхөн хувь хүний асуудал биш. Харин байгууллагын хэмжээнд ажлын бүтээмж, багийн уур амьсгалд ч нөлөөлдөг. Тэдний зарим нь асуудлаа нуухыг оролддог хэдий ч зан байдал эсвэл ажлын гүйцэтгэлд гарсан өөрчлөлт нь ямар нэг зүйл буруу байгааг илтгэдэг. Хамт олон нь анзаардаг боловч ихэнх тохиолдолд тэдэнд яаж туслахаа мэддэггүй. Харин сэтгэл зүйн эрүүл мэндийн анхны тусламжийн сургалт нь энэ бүхнийг өөрчлөх боломжтой. Энэхүү сургалт нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байгаа нэгнээ анзаарч сонсох, мөн тэдэнд мэрэгжлийн тусламжийг хизээ хэрхэн авах тухай зөвлөхийг заадаг. Ингэснээр хинч асуудалтайгаа ганцаараа үлдэхгүй. Бид бүгд хэн нэгний амьдралыг өөрчлөх үн цэнтэй яриаг эхлүүлж чадна. Хүн бүр бие биедээ туслахад суралцах боломжтой. Сэтгэл зүйн эрүүл мэндийн анхны тусламж.